Сайн байцгаана уу? Ариун зал байна. Тэгээ өнөөдөр би зөвхөндөө юугаагаа харуулах гэж байна. Сайн байцгаана уу? Ариун зал байна. Тэгээд би сэтгэл судлаач мэрэгчлээ. Тэгээд сүүлд Instagram дээр хувцас өмсдөг бичлэгүүд хийж эхэлж байгаа. Тэгээ одоо мастраараа тарих судлалаар суралцах гад эхлэх гэж байгаа оюутан байна. За би болохоор ер нь зөвхөндөө ингээд хэрэгтэйргүй амар олон юм чихэж явах туртай. Гэхдээ өнөөдөр яагаад ч юм жоохон ачаа бахтай явж байгаа юм шиг нэгдэж байна. Тэгээд ихэнд бол ингээд миний жоохон бичиг баримтын зүйлсүүд байна. Тэгээд зөвхөндөө бол би том цүнхтэй явж байвал ер нь дандаа авч явдаг зүйлсийн маань нэг нь дандаа ном авч явдаг. Тэгээ өнөөдөр уншихгүй байсан ч гэсэндээ нэг юм ном аваад явж байвал нэг сэтгэл үеиг байдаг гэх юм уу. Хөө амт хүлээгээ сууж явахдаа ямар ч гэсэн нэг юм дэлгээд харчих номтой дандаа явдаг. Тэгээд энэ номыг өнөөдөр авч явж байна. За дараагийнх нь болохоор ийм жижиг кашлокн дотор ойр зургийн одоо хумсны утга мутах ч юм уу, нүүр амны толмол тиймэрхүү зүйлсүүдийг авч явдаг ийм жижигхэн кашлок байна. Би жоохон хараамтай болохоор харааны шилээ авч явж байгаа. Тэгээд бас ийм нарны шилээс авч явж байна. Тэгээд хоёр шил авч явж байна. Одоо чи юугүйгээр амьдрч чадахгүй вэ гэж надаас асуувал би юу гэж хариулах бол гэж аявих боддог гэсэн аахгүй. Тэгээд гэр бүл мэрбүлгийн хэлчихлээр угаасаа тэгээд амар юм хэцүү гэдэг нь ойлгомжтой учраас яг би юугүйгээр байн одоо амьдрч чадахгүй вэ гэж бодсон чинь би гарын тос, уруулны тос хоёргүйгээр амьдрч чадахгүй юм билээ. Тэгээд дандаа энийг авч авдаг. Гарын тос, тэгээд уруулны тос. Тэгээд сүүлийн үед дандаа хоёр төрлийн чихвч авч явж байгаа. Хуцтай чихвч надад сүүлийн амар санагддаг болсон. Цэнэглэн энэ төр гэхгүй. Тэгээд цэнэггүй байх юм бол энэ цэнэггүй байвал энийгээ сонсчихно. Тэгээд бас нэг юм гоё хүмүүс дандаа хуцтай чихвч хэрэглээд байгаа болохоор гоё стайлиш харагдаж байгаа шиг санагдав. За тэгээд мультивитамин энэ оруулны өнгөлөгч явж байна. Тэгээд гадаас өрхөн болцсон малгай хийсэн байна. Тэгээ надад каш тоолтер ерөөсөө байдаг байхгүй юу. Тэгээд бичиг баримт энийг ил задгаа аваад явж гин. Тэгээд миний гадаад пассаж тавьчих. Ингээд ихэд ингээд болцсон. Тэгээд эдгээр зүйлсүүд бол миний зүгэн дотор ер нь бол дандаа явж байдаг. Жижигхэн цүнх ахын бол мэдээж ийм ном зом янз янзын том зүйлсүүд авч явахгүй. Жижигхэн цүнх ахын бол энэ гурвыг авч явах байх. Тэгээ карттайгаа. Энэ бичлэг үзсэнд баярлалаа. Сайн байна уу? Фос ивент декорыг үүсгэн байгуулсан Гама байна. Өдөр тутам зөвхөндөө юу авч явдаг вэ? Хуваалцах гэж байна. За энэ бууч байна. Нөгөө том хэмжээтэй цүнх авч явдаг учраас доторлолт нь энэ бууч байл бүх жижигхэн деталинуудаа хийхэд их хайтаахан. Тэгээ бүүчин доторхоо одоо таньжтай болцъё. За энэ өнөртөөс Жан Малоны Wood Sage гэдэг өнөртөөс нь маш их дуртай. Яагаад тэгэхээр энэ бас надад маш нандин нэг memoryтай холбоотой учраас Жан Малоны энэ өнөрт бол миний бүр all time favorite. Яг банк дүрхдэг. За тэгээд энэ supplement өдөр тутамд витаминуудаа уун. За гарын доос. За энэ метр байна. Энэ метрийг бол би бас банк авч явдаг. Ажилтай холбоотойгоор энэ тэнд банк хэмжилт хийх шаардлага гардаг учраас миний бүр хамгийн хайртай дуртай зүйлс юм байгаа. За гар ариутгагч янз бүрийн газраар явж байдаг учраас бас гараа банк ариутгах шаардлагатай. За энэ миний усны авчир байна. Хүрхэн teddy bears, bubble gums би бүр эндээс амар дуртай. За уруул өнгөлөгч байна. За нүдний тусаагуур бас нүдний тусаагуур миний баянга хэрэглээ. За карт холдор. За дахиад миний supplement байна. За дараагийн энэ миний скетч дэвтэр байна. Уламжлалт аргаар ажиллах их дуртай учраас яг юм гар скетч зураад санаагаа ер нь харилцагч нартайгаа ярих дуртай.
Тийм учраас дэвтэр бол байнга авч явдаг. Энэ миний үзэг харандаанаас байна. Надтай амар олон жил хамт байж байгаа. Тийм дотроо ингээд харандаа баал гэж авч явдаг аа. За энэ миний сүүлийн үед байнга хажуудаа авч явж байгаа ном байна. Цэцгийн сургалт хийх гээ тестинг явж байгаа учраас ингээд цэцэгтэйгээ маш сайн танилцах хэрэгтэй. Тэгээ бүх төрлийн цэцэгний гайд одоо жишээ нь энэ цэцэг маань байна. Галландаас ирсэн цэцэг. Тэгээд энэ ном дээр ингээ бүх юунууд нь байдаг, деталууд нь байдаг. Энэ цэцгийг яг юунд хэрэглэх вэ те? Филлер дүүргэгч болгож хэрэглэх юм уу? Аль бол гол дүр болгож хайлайтаар хийх үү? Гэт тэгээ аль улиралд ургадаг гэх мэтгээ бүх мэдээлэл нь байдаг. Ийм хөрхөн ном байгаа. Одоо өдөр тутмын миний гайдбук гэсэн үг. За миний зөвхөн дотор ийм зүйлс байна. Танартай хуваалцсандаа баяртай байна. Баярлалаа. Сайн уу in my bag content Beauty Secrets-ийн концепт дэлгүүрийн кофе шоп тавтай морил. За тэгээ би өөрийнхөө өдөр тутамдаа барьдаг цүнхнүүдээ авчирлаа. 2 цүнхтэй явдаг. За мэдээж утас салшгүй нэг хэсэг байна. За тэгээд түлхүүр байна. За дараа нь ийм жижигхэн самтай заавал явдаг. Нэг ийм сони юм байна. Одоо чинь тэгэл дижитал ертөнцөөс тасарна гэдэг чинь жоохон амар боллоо. Банкны баско юунууд байна. Санитайзер амар чухал. За энэ миний нөгөө нэг пробиотикны дууссан сав энэ дотор нь би баах ингээд нөгөө нэг витаминуудаа ингээд хийдэг. Өдрийн доозоо ингээд аваа явчихдаг. Омега гэд. Тэгээд түүнтэй холбогдуулан бетер югийн витамин D-г хослуулсан юм шүршдэг витамин гарсан байлээ. Энийг бас амар сонирхоод авсан. Амар олон юм саплимент зуудаг болохоор би ингээд D-г таблетаар уудаг байсан чинь ийм цацдаг вершн амар таалагдсан. Тэгээд D-г-тай холсноор ер нь судсанд одоо цус гүөхийг хөтгөрүүлэхгүй гэх юм уу, ер нь илүү залуу байлгах антиоксидант үйлчлэгээтэй. Тэгээд иммуни системийг дэмждэг. Энээсээ салдаггүй байгаа. За өөр юу байна вэ гэхээр юм 2 вариант байна. Тэгээд нэг нь strawberry, нэг нь болохоор apricot-ийн. Тэгээ яа вариант дандаа авч явдаг вэ гэхээр ер нь бүр маасл үйдэг. Тэгээ маасл нь өнөөдөртөө байхгүй. Вариант яагаад авч явдаг гэхээр Монголд ирэхээр өрмөнд амар дуртай. Тэгээд өрөм ингээд самсаргүй байдлаар ажлынхан ч юм уу гоё хөдөөнөөс ирсэн өрөм гэл ер нь өрөмтэй дайралтахад вариант тавиад идэхэд бэлэн байдалтай явдаг гэсэн үг. Тэгээ ингээд барай авч явдаг. Тэгээ нарны тос бол амар чухал. Нарны тосоо байнга сэргээдэг. Тэгээд ийм хөрхөн stick version-оор ер нь ингээд сэргээчдэг гэсэн үг. 2-3 цагтаа ер нь сансан үедээ сэргээхийг боддог. За. Тэгээд lip balm энэ болохоор үн гүгдгүү ч гэсэн коллаген пептидтэй юм хөрхөн lip balm. Тэгээд хөвгшөлтөөс хамгаалдаг. Тэгээ нэм хөрх юм бондгор болгочдөг. Тэгээ ер нь одоо ингээд сүүлийн үед ингээд урууланд амар ач холбогдол өгдөг болсон. Болохоор уруулны юмнууд илүү их авч явдаг болсон юм байна. Энэ бас ингээд Dinto гэ брендийн ийм хальт өнгөтэй. Гэхдээ ингээд plump хийждэг амар хөрхөн. Plump хийждэг. Тэгээ plump-ийн гутныг ийм өөртөө ийм болсон юм шиг санагдаад. Тийм урууланд амар ач холбогдол өгдөг болсон юм байна. За өөр юу байна вэ гэхээр өөр ийм нөгөө нэг найруулдаг комбуча байна. Тэгээд нэг юм өдөр ийм чихэрлэг ч юм уу, нэг юм гоё юм уумар санагдвал газтай усан тийм үү, зүгээр усан найруулад хийчихээр юм гоё амттай юм ууж байгаа юм шиг мөртлөө бас ингээд гоё мэдрэмж авдаг. Тэгээ эрүүл мэндэд сайн. Тэгээд дээрэс нь миний цүнхийн юм хүүрх юм толтой авахгүй. Тэгээ энэ толиндоо харж аваад энэ уруул ба blush тэгээ энийг ингээ аваад юу би нэрээ blush төрхийг гүйсэн байна.
Энийг ингээл хамаагүй ингээл урал яндаа ингээд хэрэгждэг. За миний жижигэн цүнхнүүд ийм юм байна. Лаптоп маань байна. Гарын тос бол байнга авч явдаг. Аль болох санах тоолондоо л гарахандаа тос төрхийг хичээж байгаа. Тэгээд ийм баахан цаас нар байна. Би тэмдэглэлээ нэг тэмдэгтэрэн дээр нөгөө нэг бичээд байдгүй. Хурал муурал тэмдэглэл юмнуудаа ингээд цаасан дээр гяс ингэж бичиж авчаад тэгээд Notion руугаа оруулангуудаа цааснуудаа ураа хайчтээ. Тэгээд уун дэвтэр бас хэрэглэж сурахыг эрмэлзэж байгаа. Тэгээд байна. Тэгээд энэ tote bag-нд бас хажуудаа нэг юм юутай cosmetic bagтай. За тэгээд нэг ийм хүрэн юмнууд авч явдаг. Энэ дотроос харин өнөөдөр тамгаал мартсан байна. Тамга бас цүнхэнд байнга явж идэг. Нэг ийм өхрөө дээ. Тэгэл байнга авч явдаг юмнууд нь ийм байна. За надтай хамтайсан баярлалаа.